Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book аппликейшн болон M-Book Web-ээр сонссорой. Гүнж зохиолыг бичсэн Хайтан, дуу оруулсан Б. Оргилволд. Тамир нэгэнт охиных нь хагалгаа амжилттай болсон харсан болохоор чихмэл туулайг халаасалж ард үлдсэн игнэрлүүгэн эргэж харалгүй эмнэлгээс гарan алхлаа. Энэ үед бараан үйл дэнгэр бүрхэж бороо тусалж байв. Тамирын доторч базаахгүй байх нь мэдээж. Хэдэн жилийн өмнө энд хандаж хаанаас тусламж ирэхээ мэдэхгүй атсан шалаанд орсон ийм үе тохиож байжээ. Тэр үед зэ охиныхон шарилыг цогцос хадгалах газар хүлээлгэж өгчхөөд үүдэнд нь асгартал уйлж байсан үеийн санав. Тэгэхэд л тэнгэр хөмөрчих шиг санагдсан билээ. Бүхний ноён нуруу болсон хөөгшинэр ийн уйлж суухыг харсан эмч түүнээ тэргэд сун тамхи хасааж өгöd. Хэлсэн үг нь одоо ч дотроос нь гардаггүй. Хүн зовлонг давж гардаг. Өглөөгээ дуусчих амьдрал биш дээ. Хэчнэн хичээгээд болдгоо юм гэж бас бий. Ойлаад яах вэ? Босоод амьдар гэж хэд эргээд орчихож байж. Үүнийг эргэн сонсон Тамир юу ч болсон бай. Болохоос нь болохгүй хүртэл явж үзэн гэж эргэлт боцолдгүй шийджээ. Тэр явсаар гэрэнхэн үүдэн дээрээ хаалга татан орохынхон өмнө нэг зүйл санав бол та. Эргэлзэн зогсож байрсан хойш хэдэн алхам ухрав. Тэгээд дээш харлаа. Байшингийнх нь өмнө байх гэрлийн шон дээр хяналтын камер суйрлуулсан байж. Хэвэн ажиллаж байгаа нь ээлд. Улаан гэрэл ассан байв. Тамир гэртэн хурлгүй шууд боцсонгүй лээ. Тэр өөрийн танил найз нөхдөөрөө дамжуулан тус хяналтын камерыг хариуцдаг албан дээр очиж бичлэгийг үзээд флаш дискэн дээр хуулж авав. Тус бичлэг дээр эмчийн машинаас буусан бүсгүй түүнийг хуулцвараар эргэж дал дуртал гатаа зогссон байх бөгөөд өмднийхэн араас хутга суглан гаргаж ирж байгаа нь тод харагджээ. Тийм ч болов уу гэж бодон сууж байтал бичлэг жирэлцэж эхлэхэн тэр. Үүнийг харсан техникч залуу сандран энэ яагаад вэ? Зүгээр л байх ёстой тоо гэж элдв янзаар оролдоод ч зүгээр болсонгүй. Ахин тоглоулахад мөн өнөөх хугацаан дээр ирээд жирэлцэж дүрсийг нь ялгаж таних аргагүй болжээ. Тамир бичлэгийг хуулж аваад тэндээс гарав. Замдан элдвийг бодон явсаар зорьсон газраа ирсэн нь өнөөх хяналтын камер байрлуулсан компани байлаа. Тамир мэд мэдээд флашаа сарван миний дөө энэ дэр байгаа бичлэгийг нэг янзлаад өгөөч. Жирэлцээд болохгүй юм. Гэвэл ахлах залуу энэ дэр юуны бичлэг байгаа юм бэ? Манай гэрийн гаднах хяналтын камерыг байгаа юм. Охин өнгөрсөн шин хутганы шарахтай гэрт ирээд одоо эмнэлэгт байгаа юм. Ахан тэр хэрэгээг нь мөрдчихсэн надаа. Яана. Тэгээ одоо яаж ийн? Би энэ хэрвэн ингэхэд та цагдаад хэлсэн үү? Хэлээгүй. Ах нь бас чиг нэр хүндтэй олонний танил хүн шүү дээ. За тэгээ цагдаад хэлвэл сонин хэвэл дээр нэг охиныг юм нэлдвэр биччихнэ. Тэгэж яагаад өөрөө л явж байна та. За. Энэ бичлэгийг янзлах гэд үзье. Харин дараа нь танд үзүүлэх юм байгаа гэд ажилдан оров. Аглах бичлэгийг эхлээд бүтэн үзэхээр оролдож байна. Гэтэл хэд хэдэн удаагийн оролдлогоор 10 минут 25 секунд дээр гацчихад дүрсэн жирэлзээд болсонгүй. Энэ хэсэгт бичлэгийг зогсоон жирэлзэж буй дүрсэн дундаас юм хайхаар ойртуулж холдуулж дүрс тодруулах хэд хэдэн програмыг нэгэн зэрэг ажиллуулсны эцэст сая нэг харснан ойлгожээ. Тэр хажуугийн дэлгэц дээр охиных нь гэрт гисэн бичлэгийг нээлээ. Тэр бичлэгийг 20 минут 25 секунд дээр тавив. Энэ үед бичлэг огт гацаагүй бөгөөд
Дэлгэц дээр ингэчин охиныхон өрөөний ширдгийг хутгаар сээчин сэмлэж явах үеийн дүрс гарч ирнэ. Ахлах бичлэгийг зогсоож ойртуулахад түүний хутга барьсан гар дэлгэцээр дүрэн гарч эхлэв. Харин нөгөө дэлгэцдэрийн өмнөднийхөн араас сугалж авсан хутгаан дээр далайсан охины дүрсийг жирэлзийн дундаас тодруулан гаргажээ. Тэгэд дэлгэцнүүдээс холдон суугаад ээлжлэн харж ажигласаар. Гэтэл ахлах гэмт дуу алдан "Тийм байна. Адилхан байна. Тамирааха хардаа. Яг адилхан байгаа биз?" гэд хоёр дэлгэц рүү ээлжлэн заажээ. Энэ үед юу ч ойлгоогүй Тамир залуу руу асуусан харцаар гарахад тэр дэлгэц рүү гурвуугаран ээлжлэн зааж "Энэ байна. Энэ гар охины чинь бугуунаас барьчихсан байна." Гэхэд тэр зөвхөн нүдэн өнөөлхөн анхааралтай гэгч нь харсан Тамирын нүдэнд тас хар урд хумстай турж итсэн гэмээр ясан гараад тасатгсан байхыг олж харжээ. Тамир "Бүүцэгдэж" гэж уулга алдан сандлан хойш налан суухад аглах "Тэр хардаа дандаа хутга мис барьчихсан байхад нь энэ бугуунаас нь атгаатай байгаа байхгүй юу? Би танд хэлсэн дээ. Яавч ингийн нэг зүйл бишээ" гэж гэхэд ажлан хийж байсан залуус гүйлдэн ирж хоёр дэлгэцдэрхийг зэрэгцүүлэн хараад бүгд гайхан чирэгцгэж байлаа. Тамир хариу дуугарсангүй. Малгайгын шүүрэн гарч одов. Шадар уруудах цууран утас цохин танил найзаасан мэддэг чаддаг мэрэгэн түргэн хүн сураглаж өгөхийг гуйхад хариуд нь маргааш болтол хүлээ гэж. Тэр болтол энд тэндээ сураглаж ирснийг нь олоод эргээд хариу барья гэжээ. Тамир энэ хооронд дэмий суугаад хүлээхийг хүссэнгүй. Шууд л охиныхон гэрэл рүү явлаа. Энэ зур удас нь хэдэн 10 удаа дуугарсан байсан ганцаараад бүгд нараагаас ирсэн болохыг мэдэв. Эргүүлж залгах гэснэн өнөө туулайг нээх гэж байгаа биз гэж бодоод удсан буцан халааслахтан өнөөх чихмэл туулаа байхгүй байгааг сая анзаарчээ. Яг ээжлийг олох аргагүй тул явсан замаараа хайсан ч олсонгүй. Нар шингэхийн алдад нэгэн толгоосон өнгөрснөн ухаарч охиныхон гэртэрэн хаалгыг нээв. Гудлаан тайлан ороод бүх гэрлийг асаамагцсан нүдэнд итгэсэнгүй. Зочны өрөөний бүйдэн дээр өнөөх чихмэл туулаа яг л амьд юм шиг цомцон сууж байл. Үүнийг харсан Тамир элдв зүйл бодохгүй гэж түүнийг халаасандан хийгээд галдгооны тавир дээрээс гоожсон махны шүүсийг арчиж цэвэрлэв. Үүний дараагаар угаалгын өрөөнд орж ирэхэд ваан дүрэн ус тоссон байх бөгөөд халихын даваан дээр цоргыг хаасан байж. Тэр ганц зүү шамлан гар дүрж бөглөөсийг авав. Үүний дараагаар охиныхон ажлын өрөөнд орж өрөөтөө олон бичиг баримт, тэмдэглэлийн дэвтэр, компьютерийн файлуудаас сэжигтэй зүйл хайж эхэлжээ. Нэг л мэдхэд гадаа харанхуй болж бугуун цагаа харахад зогсчихсон байх нь тэр. Сонирхол юм та гэж гайхан бодоод халаасаа уудлан удсан харвал шөнийн 10 цаг болж өгчээ. Ийм удаан сууsanдан итгэж ядсаар өндөх гэтэл хөл нь бадаарайд босч болсонгүй. Сүүлийн хэдэн жил өвдөгний үе солих мэс засалд орох шаардлагатай талаар эмчээрэн өчтөчнөн удаа лекц уншуулсан ч тоохгүй гэсэн билээ. Тамир хөлөн хөдлөхөөр оролдож өвдөгний үеийн тойрог маягаар илэн сууж байтал угаалгын өрөөнөөс чимээ гаргахын тэрэ яг л өнөөх пүг гэхтээ төстөө танил чимээ. Хүнийг сонссон Тамирын хамаг биеийнхэн шарус босч зүрхэн дэлсэж эхэлжээ. Халааснаас гар утсан гарган ирж тохиоллон шалгавал гадны хүн нэвтрээгүй байх нь тэр. Тамира утсан буцан халааслахтан өнөөх ёрын туулаа байхгүй байгааг анзаарчээ. Амантан новш гэж шивнээд хөлөн хөдлөхөөр оролдвол өвдсөнгүй. Тэр ширээний булангаас зурч сандлан түшин босоод өрөөнөөс гарахаар алхах цуур цээжинд нь дэлбэрэх шахаж байгаа зүрхэн намдаах гэсэн мэт атгсан гараараа цээжин дэрэн хэд нүдэд авлаа. Зоригон чангалсан өрөөнөөс гарахад
Угаалгын өрөөнд хүүхдийн цангинсан инээд гархан дээр цочсон дан золтой зүрхэн хаагдчихсангүй. Хан налан хэсэг зогсож байсан нь зөөлөн алхасаар угаалгын өрөөний өмнө ирэв. Нэг урд амьсгаа аваад бариулаас нь чангахан атгаж хаалгыг татвал дотор нь хинч байсангүй. Угаалгын өрөөр орон эргэн тойрныг ажиглавал түрүүн гоожулсан усны шүүлтүрд туг тугаараа унсан гэмээр өтгөн хар ус тогтжээ. Тамир тонгон авах гэж байтал ар шилэн дээр нь хэн нэгэн ямар нэгэн хүнд зүйлээр хүчтэй цохиж явах нь тэр. Хормхон зурд ухаан алдаж унсан настай эрийн хөлнөөс хэн нэгэн угзран татаж чирэг хаж. Тарианы үйлчлэл гарч ингчин зөвхөн арай ядан өргөв. Гадаа гэгээтэй байгаа бол та. Харанхуйдаас нүд нь гэлбэж бүрэлцээд сайн харж чадсангүй. Гэдэл дэрэгдээс нь миний охин яаж вэ гэх тун гарахад ээж ирчгэж гэж таниад нүдээ анин хойшон хэвтэв. Ээж нь сандран нааш цааш холгох зуран эмч миний охиныг хоол идэхгүйгээр хэдэн хоног тисчихсэн. Гэхдээ шингийн юмыг баг багаар амны салстад шингэх замаар ууж болно гэсэн. Ээж нь сурвал аваад ирсэн. Миний хүү шингийн юм уух уу? Гэгэд ингчин нүдэн ансан чигтэн толгойс ихсэрлээ. Гинт түүний чихэнд хэн нэгэн шивнэх шиг сонсогдов. Бүсгүй хөмсгүн зангидан яг юу гэж дугайг нь сонстол зүгт гэж эмэгтэй хүний айсан чичирсэн хоолой горшивнэх хаж. Үүнийг сонссон ингчин нүдээ нээж орой түшин босхийг оролджээ. Нараа уулгалдан "Хөөе миний охин босч болохгүй. Яаж байгаа юм? Ойдол чин задрал яана?" гэд хэвдүүлэхийг оролдоход охин эжийнхэн гарыг тавиулан "Би явахгүй болохгүй. Түүнд миний охин байгаа бас Тамир ах байна. Би явах ёстой" гэд орноос нь босох гэхэд нараа түүнийг хүчлэн хойш хэвдүүлв. Ингчин "Намайг босго. Намайг явуул" гэж орилоход нараа орны толгой дээрх эмч дуудах товчийг дарж амжлаа. Гүйлдэн орж ирсэн эмч нар бүсгүйд тайвшруулах тарай тарихад тэр нулимстай нүдээр ээж рүүгэн харан "Тамир ах тэнд байгаа. Намайг явуулчих л та" гэж гуйсаар бай. Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн үйлбэрээр сонсохыг хүсвэл M-Book аппликейшн болон M-Book Web-ээр сонссорой.